Энэ замаар би өвөг дээдс рүүгээ хүрч чадна. Энд бизнес эрхлэх боломж нөхцөл бүрэн хангагджээ. Эд баялагийг энд л хоригдлуулж байна. Эд баялаг манай үндэстэнд хөгжил дэвшилд авчирч байна. Эд баялаг бидэнд гэрэл гээгээ хайрлаж байна. Би төрлөх хотоос гадна энтхийн салхин фермд ажиллаж байна. Зүрхнээс зүрхэнд Удахгүй энэгээр галт хэрэг давхина гэдэгт би итгэдэг. Тэгээд би галт хэрэгээр зорчих болно. цоо шин Аз. Бидний ирээдүй улам сайхан болно. Успа зам. Тавдугаар анги. Санхүү ба хэлхээ холбоо. Өмнөд Чоломож, өмнөд Солонгос. 1975 онд Солонгосын хойгийн баруун өмнөд эргээс холгүй эртний хөлөг онгоцны үлдэгдэл болжээ. Онгоцонд 20,000 ширхэг шаазан, 2,000 гаруй металл эд зүйлс байв. Харин 28 тонн чин татах 8 сая ширхэг эртний зоос олсон нь археологчдын анхаарлыг хамгийн их татжээ. Эртний зооснууд усан дор 600 гаруй жил хадгалагджээ. Хятадаас гаралтай эдгээр зооснууд идүүгээ Өмнөд Солонгосын Макбаут дахь далайн соёлын үеийн үндэсний судалгааны институтын үнэт үзмрүүд болжээ. 1323 оны 6 дугаар сард нэгэн худалдааны хөлөг Хятадын Нямба хотоос хөдөлжээ. Гэвч хөлгийн баг Солонгосын хойгт хөл тавихаас өмнө онгоцонд асуудал үүсч улмаар далайн ёроол живсэн байна. Далайн соёлын үеийн үндэсний судалгааны институтад хадгалагдаж байгаа хөлөг онгоцны үлдэгдэл Өмнөд Солонгос. Онгоцны тавцан дээр модон хавтангууд байсан нь Японыг чиглэн аялж байсныг гэрчлэнэ. Нихон дээр 10 дугаар зуунаас 16 дугаар зуун хүртэл Япон улсад үндэсний валют байсангүй. Зис зоос чирглэж байгаагүй. Тухайн үед Хятадын зис зоосыг худалдан арилжаанд ашиглаж байсан. Эртний зис зоос их хэмжээгээр олдсон нь тухайн цаг үед Зүүн Азид далайн худалдаа эд цэцэглэн хөгжиж байсныг нотлоно. Хөлөг онгоц живсэн 14-р зуунаас 16-р зуун хүртэл зис зоосыг Хятадаас гадна бүс нутагт өргөн хэрэглэж байжээ. Зоос нь олон улсын худалдааны системийн тулгуур болж байсан юм. Хуура газар болон далайн торгоны замын дагуу улс орон бүс нутаг дамнасан худалдаанд валют солилцож байсныг нотлох баримтаж олдсон юм. Тан улсын баруун захын музей Шиан хот. Хятадын Шиан хот дахь Тан улсын баруун захын музейд эртний алт мөнгөн зооснууд хадгалагдаж байна. Византийн болон Сасанидын эзэнт гүрнээс гаралтай эдгээр зооснууд бараг 1000 жилийн настай. Зооснуудыг эртний торгоны замын дагуу худалдааны гэрээ байгуулахад ашиглаж байжээ.
Эдгээр зооснууд газар дундын тэнгис, Арабын хойг, Персийн тэгш өндөрлгөөс Хятад хүрэх замд худалдаачдын гарт эргэлдэж байлаа. Баруун болон Төв Азийн худалдаачид тал нутаг, говьцол, уул нурууд, гол мөрний гатлан Хятадд хүрдэг байжээ. Эрт үеэс хойш валют нь бараа бүтээгдэхүүнийг дагалдан худалдаа харилцааг дэмждэг чухал хэрэгсэл болсоор иржээ. Сууст нь Хятадын хэлийн ойролцоо оршдог Пакистаны жижиг хот юм. Хэдхэн игнэ байшин нь энэ газар ямар чухал байсныг илтгэнэ. Учир нь энэ хот бол Каракоромын хурдны замын Пакистан дахь анхны зогсоол юм. Хувцас бутал малгайнуудыг ачиж баруун хойд Пакистан дахь Пешавар хот руу илгээхэд бэлэн болжээ. Хятадд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж цахилгаан хэрэгслүүдийг ч ачсан байна. Хятадаас импортлсон Исламабад руу хүргэнэ. Үүнийг пакистанчууд цайнд ашигладаг. Олон төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Бараанууд бүгд Хятадд үйлдвэрлэгдсэн. Хариулын давг, шарсан загас бүгд. Пакистаны шарсан самрыг гайлын шалгалтаар оруулж байна. Энэ ачаа урт удаан зам туулж зүүн өмнөд Хятадын Жиансу хотод хүрэх болно. Бид самрын чөмгнөөс гадна эмийн ургамал, эм тариа, мөргөлд ашигладаг гутсыг Хятад руу экспортлдог. Хятад Пакистаны хоорондын худалдааны харилцаа эрчимчийн хэрээр энэ жижиг хотод шинэ лого үзэгдэх болжээ. Энэ бол Хятадын Union Pay. Хятадын Union Pay картыг ашиглаад энтхийн бэлэн мөнгөний машинаас Пакистан рупи авах боломжтой. Пакистанчууд өдөр тутмын амьдралдаа Хятад бараа бүтээгдэхүүн ашиглах нь нэмэгдхийн хэрээр валют солилцоогч хөнгөвчилж чаджээ. Хорин сая хүн амтай Карачи хот нь Пакистаны худалдаа санхүүгийн төв юм. Жил бүр хэдэн зуун сая Америк доллараар үнэлэгдэх Хятад бараа энд ирдэг. Том их дэлгүүрүүдээс гадна замын хажууд их жижиг дэлгүүрүүдэд ч Хятадын Union Pay картаар тооцоогоо хийж болно. Хялтамсан худалдааны хэмжээ нэмэгдхийн хэрээр төлбөр төлөх арга хэрэгслийг улам бүр үр ашигтай хялбар болгох шаардлага үүсжээ. Санхүүгийн ийм хэлхээ холбоо нь худалдааны хөгжлийг улам дамжихгүй юм. Олон улсын худалдаанд Хятадын эзлэх байр суурь нэмэгдхийн хэрээр Хятадын болон дэлхийн эдийн засаг улам нэгдэн нэгтэрч байна. Энэхүү Хятадын үндэсний мөнгөнд тэмдэгт болох юан нь олон улсын санхүүд чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгмийн тайланд бичснээр өнгөрсөн 3 жилийн дотор Азийн улс орнуудын хоорондын юанаар хийсэн төлбөрийн гүйлгээ 10%-аас 50% хүрч нэмэгджээ. Аз номхон талын худалдааны юаний гүйцэтгэх үүрэг нэмэгдэх хэрээр хөгжингүй улс орнуудын компаниуд гадаад худалдаанд Хятадын мөнгөнд тэмдэгтийг ашиглах шаардлагатай болжээ.
Жишээ нь Их Британий экспортлагчдын 86% нь юань хэрэглэдэг гэж мэдээлсэн бол Вьетнамын компаниудын 70%, Францын 63% нь юанийг ашигладаг болжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Аз, Африк, Латин Америкийн улс орнуудын дэлхийн худалдаанд эзлэх байр суурь алгуур нэмэгджээ. Аз твийн хувьд Хятад бол хошуу чилж байна. 1993 онд дэлхийн экспортын зах зээл Хятад барааны эзлэх хувьд дөнгөж 2.5% байлаа. Харин 2010 онд энэ тоо 10.6% болж өсчээ. Худалдааны хэв маяг өөрчлөгдсөн олон улсын төлбөр тооцоонд валютын хэрэглээнд ч нөлөөлж байна. Ерөнхийдөө тухайн улс бүс нутгийн болон олон улсын худалдаанд хэр нэгдэж нэгтэрснээс үндэсний валют нь дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэсэг нь хамаардаг болжээ. Дэлхийн гадаад валют солилцооны зах зээл хамгийн их арилжаалагдж байгаа 10 валютын 8 нь хөгжингүй улсуудын хувь. Харин 2 валют хөгжиж байгаа улсын хувьд нь Хятадын юань, Мексикийн песо юм. Америк доллар нь олон улсын төлбөр тооцоо гүйлгээнд тэргүүлэх үүрэгтэй дэлхийн хамгийн чухал валют хэвээрээ байна. Дэлхийн хэмжээнд гадаад валютын гүйлгээний 44% нь долларыг ашиглаж байна. Дэлхийн гадаад валютын нөөцийн 60% нь доллараар хадгалагдаж байна. Хил дамсан зээл хадгаламжийн тэн хагас нь ч Америк доллар юм. Бреттон Вудсын баг хурал болсон газар. 1944 оны 7 дугаар сард буюу дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үед 40 гаруй улсын төлөөлөгч нар Америк нэгдсэн улсын Нью Хэмпшир мужид цугларчээ. Тус уулзалтаараа дайны дараа дэлхийн мөнгөний системийг нэвтрүүлэх талаар ярилцсан байна. Улмаар Америк нэгдсэн улсын доллар Бреттон Вудсын системд давамгаалах үүрэгтэй болсон. Долларын ханшийг алтаар, харин бусад валютын ханшийг Америк доллараар тогтоодог болжээ. Холбооны нөөцийн банкны удирдах зөвлөл Вашингтон. Доллар нь Америк нэгдсэн улсыг дэлхийн худалдаанд давамгаалах байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн олон улсын харилцаанд ч давуу байдлаар нөлөөлөх боломж олгожээ. Гэвч 1960-аад оны төгсгөл Вьетнамын дайны уршгаар зарим улс орнууд гадаад өрөө төлөх боломжгүй төрсөн. Дотоодын инфляц өссөн зэрэг шалтгаанаар Америк нэгдсэн улс Бреттон Вудсын системийг нь халахаар шийджээ. 1971 оны 8 дугаар сард Никсний засаг захиргаа долларын ханшийг алтаар тогтоодгийг халснаа зарлажээ. Улмаар алтаар үнэлэгддэг байсан долларыг бусад валютаар үнэлэх боломжтой болсон байна. Бреттон Вудсын систем нуран унснаар дэлхийн санхүүгийн зах зээл тодорхойгүй байдал үүссэн байна. Тавтай морилно Lehman Brothers-ийн хувьцаа бараг 80% унлаа. 2008 оны 9-р сард хөрөнгө оруулалтын Lehman Brothers банк дампуурсан нь Америк нэгдсэн улсад ипотекийн зах зээлийн хямралыг улам дэврэглээ. Европ улсын улс орнуудад ч хямрал нөлөөллөө. Олон улсын санхүүгийн систем урд өмнө үзэгдээгүй өөрчлөлтөд тулгарсан учраас банкуд зээлийн хэмжээгээ бууруулах болов. Үр дүнд нь дэлхийн худалдаа 25%-аар буурлаа. Дэлхийн эдийн засаг 1929 оны их хямралаас хойш хамгийн ноцтой үнэлтэд тулгарв. Бреттний байгууллагууд засаглалын хувьд ахис дэвшил гаргахгүй байсан нь өсөн нэмэгдэж буй зах зээлтэй улс орнуудын бухимдлыг төрүүлж байлаа. Тиймээс Хятад улс дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч тоглогч болох нь дамжиггүй. Бреттон Вудсыг бий болгосноос хойш 70 жилийн дараа дэлхийн санхүүгийн зах зээлд шинэ институтууд төрөн гарах боломж бүрдлээ. Тухайн үед олон улсын валютын сангийн судалснаар Хятадын юань хямралт хэсвэртэй төдийгүй олон улсын тэргүүлэх валют болох нь гарцаагүй байлаа.
2015 онд юан нь олон улсын төлбөр тооцоонд хамгийн их ашиглагддаг 5 дахь валют, хамгийн их арилжаалагддаг 6 дахь валют болсон байлаа. Юан нь нөөц валют биш юм гэхэд худалдааны гол валют болно. Юанаар нэхэмжилж, юанаар төлбөр тооцооно гэсэн үг. Хэрв юанаар нэхэмжилдэг, юанаар төлдөг худалдааны харилцаа нэмэгдвэл юаны санхүүжилт нэмэгдэх болно. Энэ үйл явц автоматар явагдана. Өнөөдөр юань нь хөгжлийнхөө онцгой үе шатыг тоолж байна. Юан гадаад зах зээл дээр өргөн хэрэглэгдэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ, төлбөр, хадгаламжийн валют боллоо. 2015 оны 10 дугаар сард Хятадын Ардын банк юанийн хил дамнасан төлбөрийн системийг нэвтрүүлжээ. Энэ нь Хятадын үндэсний валютыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх түүхэн алхам болжээ. Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл юаныг зээлжих эрхийн тусгай сагсанд оруулахар шийдвэрлэсэн. 2015 оны 11-р сарын 30-нд олон улсын валютын сан Хятадын юаныг зээлжих эрхийн тусгай сагсанд оруулахар шийдвэрлэв. Энэ шийдвэр 2016 оны 10-р сарын 1-ээс хэрэгжинэ. Зээлжих эрхийн тусгай сагс гэдэг нь олон улсын валютын сангийн гадаад валютын нөөц юм. Төлбөрийн хэрэгсэл гэдэг утгаараа олон улсын валютын санд зээлээ эргэн төлөх, гишүүн улс орнуудын хоорондын төлбөрийн тэнцлийн алдагдлыг хаахад зарцуулагддаг. Юаныг зээлжих эрхийн тусгай сагсанд оруулснаар бусад валютын зах зээлийн арилжааны үнэтэй харьцуулж, үн цэнийг нь тогтоох боломжтой болгосон. Юанаас гадна Америк доллар, евро, Японы йен, Британий паунд энэ сагсанд багтдаг. Бүс ба зам санаачлагыг хэрэгжүүлэх нь дэлхийн худалдаа хөрөнгө оруулалтын санхүүгийн хэлхий холбоог улам хөнгөвчлөх юм. Үүний үр дүнд олон улсын санхүүгийн системийг тохируулах, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой юм. Бүс ба зам санаачлага бол дэлхийн эдийн засаг, олон улсын санхүүгийн системийн хөгжил, доктортой байдлыг хангах стратегийн ач холбогдолтой. Дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2007 оны түвшиндээ хүрч сэргэж чадахгүй л байна. Олон улсын хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 онтой харьцуулбал өсөхгүй байна. Ялангуяа хөгжингүй улс орнуудад. Хөрөнгө оруулалтын үнц нь ч буурсан байна. Харин бүс ба зам санаачлага дэлхийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэлхийн худалдааг дэмжих болно. Миний бодлоор энэ санаачлага дэлхийн эдийн засгийн доктортой өсөлтийг хадгалах стратегийн ач холбогдолтой. Юннан мужин Хятадын баруун өмнөд нутагт оршдог. Зүүн өмнөд Азтай ойрхон байрлал учраас бүс нутгийн худалдааны гол зэг төдийгүй торгоны замын баруун өмнөд чиглэл болж цэцэглэн хөгжиж байна. Валютын хил дамнасан хэрэглээ нь бизнесийн харилцаагч хөнгөвчлжээ. Цаасан мөнгийг тиен мөнгөнд дэвсгэрт гэж нэрлэдэг байв. 2 дугаар зууны эхэн үед буюу дундад иргэн улсын үед Юннан мужид энэ дэвсгэртийг хэвлэж гаргажээ. Тухайн үед тиен мөнгөн дэвсгэрт нь Юннан Вьетнамын төмөр замын дагуу өргөн хэрэглэгддэг байжээ. Бирм, Лаос, Вьетнамд ашиглагдах болсноор бүс нутгийн валют болж чаджээ. Мөнгөн дэвсгэрт дээр хэвлсэн банкны нэрийг Фу Тиен банк гэж бичсэн байдаг. Фу Тиен банк 1912 онд нэгдснийхээ дараахан Тиен мөнгөн дэвсгэртийг хэвлэж гаргажээ. 2007 оны 12 дугаар сард Кунминий арилжааны банкыг Фудиан банк болгож өөрчилснөөр алдартай банкны нэрийг дахин олон нийтэд танилцуулжээ. Юннан муж гадаадын улс орнуудтай 4000 км урт хилээр холбогддог. Хилийн дагуу 20 бомб ажиллаж байна. Фудиан банк хилийн бомбд хот бүрт салбараа нээсэн байна. Улмаар бүс нутаг дахь хил дамнасан юанийн гүйлгээ дамждаг тэргүүлэх банк болжээ.
Тус банк Lawson Keep Тайландын бат зэрэг хөрш зэрэглэдэг улс орнуудын юантай харьцах шаншийг маш бодиттой тогтоож өгдөг. Энэ нь Америк долларыг дундын валют болгож хэрэглэх зардал, эрсдлийг сэргийлж байна. 主要的国家一级口岸 Ройлигийн Жигау, Хонгегийн Хоккау зэрэг хилийн гол бомб хотуудад бид салбараа нээсэн. Эдгээр салбарууд маань төрөөс баталсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд байрладаг юм а. Энэ бүсэд Подиан банк, Лаос Хятадын банк зэрэг санхүүгийн институтууд ажиллаж байгаа нь хил дамсан худалдааны хэмжээ, чанар бүтцийг улам сайжруулна. 质量结构得到很大的提升。 Лаосын нийслэл Винчиан хотод хятад бизнесүүд төвлөрдөг. Хятад хороолол бий. Хэдийгээр бороо цотгож байгаач тус хороолол хүн хөл ихтэй. Энэ их үнэтэй. Өнөөс тань бүр гоё харагдана. Америкийн нэгдсэн улсад ч гэсэн боломжтой хүн шүү. Үгүй ээ. Дээд талынх нь 200 мянга. Метрийг нь 200 мянгаар зарна. Хятадаас өөр улсад биднийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үздэг. Харин энд бол хятадын компани гэж явдаг. Тиймээс бид орон нутгийн банкудаас зээл авах боломжгүй. 1990-ад оны төгсгөлд Хятадын олон бизнес эрхлэгч Лаос улсад иржээ. Тухайн үед Лаосын санхүүгийн дэд бүтэц сулвтар байлаа. Хятадын бизнесүүд гадаадын компани учраас орон нутгийн банкудаас зээл авах боломжгүй байлаа. Хуулиар зөвшөөрөгдөөгүй хувийн банкудтай харилцах нь эрсдэлтэй байв. Тийм учраас хятадын бизнес эрхлэгч нар Лаост их хэмжээний бэлэн мөнгөтэй орж ирдэг байлаа. Мэдээж энэ нь аюултай үйлдэл. Би бэлхүүс өмд дотоож хүүхний даруулгандаа мөнгө нуудаг байсан. Гутал шаахандаа хүртэл нуудаг байсан. Бэлэн мөнгөө боломжтой бүх газараа нуудаг байснаа нуухгүй. Бидэнд тулгарч байсан бэрхшээлүүд одоо дурсамж олон үлджээ. 2014 оны 1-р сараас Лао хотын банк Винчиан хотод ажиллаж эхэлжээ. Тус банк хятадын бизнес эрхлэгч Лаосын компаниудыг зорж үйлчлүүлдэг газар болжээ. Хятадын жижиг дунд компаниудад тусламж дэмжлэг үзүүлэх нь манай банкны гол зорилго. Лао Хятадын банк нь Хятадын Подиан болон Лаосын гадаад худалдааны банкны хамтарсан компани юм. Подиан 51%-ийг нь Лаосын гадаад худалдааны банк, үлдсэн хувийг нь эзэмшдэг. Лао Хятадын банк нь Хятадын арилжааны банк, гадаадд хамтарсан санхүүгийн компани байгуулсан анхны тохиолдол юм. Эдүүгээ тус банкны үйлчлүүлэгчдийн 80% нь Лаосын иргэд, бизнесийн харилцагчдын 3/1 нь Лаосын компаниуд болжээ. $30 мянга, $40 мянга, $50 мянга, $60 мянга, $70 мянга, $80 мянга, $90 мянга. Юан бүрэн хүрээдэг болохын тулд олон улсын гүйлгээнд ашигладаг зах зээл хэрэгтэй байлаа. Өөрөөр хэлбэл офшор зах зээл хэрэгтэй болсон. Юан дотоодын санхүүгийн зах зээл нэвтрэх боломжгүй байсан учраас офшор зах зээлийг ашиглан юанийн зээл хадгаламжийн асуудлыг зохицуулдаг байв. Эдгээр зах зээлийг ашиглаад компаниуд юанийн хуримтлал үүсгэж хэрэглэгчдэд хүргэх болсон юм. Офшор зах зээл нь валютыг олон улсад гаргахад чухал үүрэгтэй. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд офшор зах зээл нь маш сайн хөгжсөн. Одоогоор 14 офшор зах зээл байна. Офшор зах зээлийн санхүүгийн гүйлгээний хэмжээ өдөр бүр нэмэгдэж байна. Гадаадын санхүүгийн байгууллагууд нь гадаадын иргэдэд санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн гадаадын иргэд юаныг өргөнөөр хэрэглэдэг болсныг харуулна. Офшор зах зээл нь улам цэцэглэн хөгжиж байгаа нь Хятадын юаныг олон улсад өргөнөөр хэрэглэдэг болсны илрэл юм. Хонконг нь Нью-Йорк, Лондонгийн дараа дэлхийд 3 дугаар жагсдаг санхүүгийн төв юм. Мөн юанийн офшор зах зээл болон цэцэглэж байна. Хонконг нь дэлхийд юанийн офшор зах зээлийн 53%-ийг бүрдүүлдэг. Тэнд юаний хадгаламжийн хэмжээ 1 их 80 юанд хүрсэн нь нийт хадгаламжийн 12%-ийг эзэлж байна.
Юан нь Хонконг доллар, Америк долларын дараа Хонконгод хамгийн өргөн ашигладаг валют болжээ. Дэлхийн хэд хэдэн санхүүгийн төв юанийн офшор зах зээл болохын төлөө өрсөлдөж байна. Сингапур нь Хонконгийн дараа 2 дугаар жагсдаг юанийн офшор зах зээл юм. 2015 онд Сингапурын банкудаар 6 эхнээд юан дамжин өнгөрчээ. Аз номхон далайн бүс нутгаас гадна Лондон, Франкфурт, Парис, Люксембург хотод юанийн клирингийн үйлчилгээ үзүүлж байна. Юанийн офшор бизнес торгоны замын баруун үзүүрт хүрч Европын том улс орнуудад нэвтэрчээ. 2014 оны 10 дугаар сарын 14-нд Их Британийн засгийн газар 2 тэрбум юанийн гадаад бонд гаргалаа. Бондын арилжаанаас цугларсан мөнгийг гадаад валютын нөөц болгожээ. Хятадаас өөр улсын засгийн газар ийм өндөр дүнтэй юанийн бонд гаргасан анхны тохиолдол болжээ. Юан нь олон улсын валютын нөөцийн хэрэгсэл болж чадна гэдгийг дахин харууллаа. Өнгөрсөн оны 11-р сарын 30-нд юаныг зээлжих тусгай эрхийн сагсанд нэмж оруулна гэдгийг зарлчихлаа. Америк доллар, евро, Британий паунд, Японы йений дараа Хятадын юан олон улсын 5 дахь валют боллоо. Юан нь гадаад валютын нөөц боллоо. Улс бүр юаны нөөцтэй болно. Төв банкуд юаны нөөц хөрөнгөлүүлж эхэлнэ. Худалдааны валют байсан юаны дүгээ хөрөнгө оруулалт, санхүү, нөөц валют боллоо. Юан олон улсын валют болно гэдгээ харуулж чадлаа. Ирэх 5 жилд Хятад улс 10 эхнээд Америк доллартай тэнцэх бүтээгдэхүүнийг импортоор авна. Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрч 500 сая хүн гадаадад зорчино гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл Хятад улс жилд 2 эхнээд долларын бүтээгдэхүүн импортлож, жилд 100 тэрбум долларыг гадаадад хөрөнгө оруулж 100 сая хятад хүн гадаадад зорчино гэсэн үг юм. Хятадын эдийн засаг өсөх нь дэлхийн эдийн засаг сэргэхэд нөлөөлж, дэлхийн нийтэд үр ашгаа өгөх болно. Улсбаа зам санаачилгын хүрээнд Хятад улс дэлхий даяар санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж байна. Нямба хотын Жоушан бомб нь дэлхийн хамгийн олон чингэлэг агуулдаг 4 дахь том бомб юм. Цахим худалдааны платформ, худалдааны санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг Nямба Shipping Exchange компани нь далайн торгоны замын индекс боловсруулан гаргажээ. Далайн торгоны замын индекс нь Хятад болон гадаадын улс орнуудын ачаа тээвэрлэлт, худалдааны зах зээлийн төлөв байдлыг илтгэдэг үзүүлэлт юм. 2015 оны 10 дугаар сард Baltic Exchange компаниар дамжуулан олон нийтэд танилцуулсан юм. 270 жилийн түүхтэй Baltic Exchange компани өмнө нь хизээч өөр компани боловсруулсан индексийг олон нийтэд түгээж байгаагүй юм а. Манай компани олон улсын далайн тээврийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн стандарт бий болгох зорилгоор далайн торгоны замын индексийг боловсруулсан. Энэ бол нэмгэн талст ялтас гэж нэрлэгддэг хагас дамжуулагч чипнүүд юм. Нэг ширхэг нэмгэн талст ялтас нь 3000 гаруй чипээс бүрддэг. Чип нь хумснаас бага хэмжээтэй боловч хэдэн сая ширхэг транзистор, нарийн төвөгтэй схемүүдийг агуулж байдаг. Эдгээр нь гар утас, компьютер зэрэг цахилгаан барааны гол эд ангууд юм. Энэ савлах үйлдвэр бол Сингапурын Stats Chip Pak компанийн байгууламж. Туршиж шалгах дамжлагын явцад чанарын шаардлага хангахгүй чипийг устгалд оруулдаг. Шалгалтанд оруулсан чипнүүдийг нэмгэн талст ялтаснаас нэг-нэгээр нь суглан авч угсардаг. Энэ үйл явцыг туршилт ба савлалт гэж нэрлэдэг. Энэ нь цахилгаан бараа үйлдвэрлэх үйл явцын завсрын үе шат бөгөөд олон төрлийн шин технологиг ашигладаг. Stats Chip Pak компани нь дэлхийн зах зээл дээр 4-р байр эзэлж байна.
2015 оны 1-р сард Хятадын JCET компани 50.98%-ийг нь худалдаж авснаар дэлхийн цахилгаан бараа үйлдвэрлэлийн зах зээл шуугин тарьсан юм. JCET компани нь Хятадын хамгийн том хагас дамжуулагч туршиж шалгах үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд дэлхийд 6-р байранд жагсдаг. Гэхдээ судалгаа хөгжүүлэлтийн хувьд энэ салбарын тэргүүлэх компаниудаас хоцорсон хэвээр байна. JCET компани технологио сайжруулахын тулд StatsChip компаниг анхаарал тавьсан нь ийм учиртай юм. Дэвшилтэт технологи, чанартай үйлчлүүлэгч нар манай компани хөгжлийг улам урагшлуулах болно. StatsChip компани худалдаж авснаар жишээд энэ салбарт тэргүүлэгч компаниудтай өрсөлдөх боломжтой болно. 2013 онд JCET компанийн чип угсрах турших үйлчилгээнд 146 сая $1 орлого олжээ. Гэтэл StatsChip компанийн орлого бараг 5 дахин их буюу $749 сая $1 байлаа. Хөрөнгө орлогын хувьд хоёр компанийг харьцуулах аргагүй зөрүүтэй байлаа. JCET дангаараа тус компани худалдан авч чадахгүй гэдэг нь тодорхой байв. Өөр компанийг худалдаж авах, өөртөө нэгтгэх нь хөгжил дэвшлийн төлөө хийж байгаа бизнесийн үйл ажиллагаа юм а. Дэлхийд даяар Хятадын компаниуд бусад компаниудыг нэгтгэх, худалдаж авах үйл явцад маш идэвхтэй оролцож байна. 2014 оны 6-р сарын байдлаар Хятадын компаниуд 33.7 тэрбум $ын үнэлгээтэй гадаадын 5270 компанийг худалдаж авсан гэдгийг статистик харуулж байна. Энэ үзүүлэлтээр Хятад улс нь Америк нэгдсэн улсын дараа дэлхийд 2-дугаарт жагсдаг юм. Хятадын компаниудын гадаадын компаниудыг худалдаж авах үйл явцад санхүүгийн институтууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Салбарын экспертүүд JCET Сингапурын StatsChip-ийг худалдаж авсан тухай сонсоод могой зааныг залгичлаа хэмээн шуугиж байжээ. Худалдан авах үйл явцыг Хятадын банк Сингапур, Макао дахь салбаруудаараа дамжуулан дэмжсэн юм. Хятадын банк бүс нутгийн 4 улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран худалдан авах үйл ажиллагаанд зориулж $120 сая зээл босгосон юм. Санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа нь гэрээний гол түлхүүр байлаа. Худалдан авах үйл ажиллагаа JCET, StatsChip компаниудын аль алинд нь ашигтай байлаа. Хятадын зах зээлийг дэлхийн түвшний технологитой холбосон шинэ компани цахилгаан барааны зах зээлд давуу талтай болж чадах юм. Компаниуд нэгдсэн нь Хятад Сингапурын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж болно гэдгийг харууллаа. Өөрөөр хэлбэл нэг бүс нэг зам санаачлага энэ төсөл дээр амжилттай хэрэгжлээ. Компаниуд нэгдснээр бусад зах зээлтэй өрсөлдөж чадах үз шинэ зах зээл бий болгож чадна. Энэтхэг Вьетнам зэрэг хөгжиж буй зах зээлээс гадна Америк нэгдсэн улс, Европ зэрэг төлөвшсөн том зах зээлүүдтэй өрсөлдөх шаардлагатай. Хятадын хувьд шинэ үйлчлүүлэгчдийг татах замаар Хятад дахь зах зээлээс хөрвжүүлэх боломж бүрдэх юм а. Бүсба зам санаачлагыг хэрэгжүүлснээр Хятадын олон компани дэлхийн давцанд өрсөлдөх боломжтой болжээ. Компаниудын үйл ажиллагаа өргөжхийн хэрээр санхүүгийн үйлчилгээний эрэлтч нэмэгдлээ. Хятадын төрийн мэдлийн банкуд бүсба зам санаачлагад нэгдсэн улс орнуудад салбараа нээснээр хэлийн чанар дахь Хятадын бизнесийг дэмжих боломж бүрдсэн юм. Бүсба зам санаачлагыг дэмжихийн тулд бид зах зээл суурилсан үйл ажиллагаа явуулна. Мөн зах зээлийн зарчимд тулгуурлах ёстой. Бид хөрөнгө оруулалтаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл төслийн бүх үе шатыг хянснаар төслийн хэрэгжилд нийгэмд үзүүлж буй үр нөлөө стратегийн үр дагаврыг үнэлэх боломжтой болно. Мөн банкны санхүүгийн төлөв байдлыг ч хянах боломжтой. Бид эдгээр хүчин зүйлсэд үндэслэн шийдвэрээ гаргах болно. Өрөөний улсад автомашин нь цахилгаан бараа шиг өргөн хэрэглэгддэг.
Бруней улс газрын тоос байгалийн хийн ариун нөөцтэй. Зүүн өмнөд Азид газрын тосны үйлдвэрлэлээр 2-р жагсдаг. Газрын тос байгалийн хийн тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагасыг бүрдүүлж байна. Нутаг дэвсгэрийг нь хэрсэн газрын тос дамжуулах хоолойнууд Брунейн эдийн засгийн гол түлхүүр нь юм. Дамжуулах хоолойг бүгдийг нь импортлдог. Жил бүр Бруней улсад 200 мянган тонн хоолой хэрэгтэй болдог. Дэлхийн ган хоолой үйлдвэрлэгч компаниуд Брунейн зах зээл анхаарал тавихаас өөр аргагүй юм. Холодоо хотын Steel Pipe Industrial компани нь шулуун гагнаас ган хоолой үйлдвэрлэлээр тэргүүлдэг компани юм. Тус компанид Бруней улсад үйлдвэрээ нэг ховорхон боломж олджээ. Гэвч компанид санхүүгийн бэрхшээл тулгарчээ. Төслийг санхүүжүүлэхийн тулд Яна мужи дэх орон нутгийн банкуд 21.3 сая долларын зээл олгосон байна. Холодоогийн ган хоолой үйлдвэрийн барилгын ажил үргэлжилж байна. Үйлдвэр эх оны сүүлчээр ашиглалтанд орох бөгөөд жилдээ 100 мянган тонн газрын тосны хоолой үйлдвэрлэх хүчин чадалтай. Бруней улсад шулуун гагнаас ган хоолой үйлдвэрлэх цорын ганц үйлдвэр болно. Жилдээ 100 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд 400 мянган хүн амтай тус улсад 300 гаруй ажлын байр бий болгоно. Хөгжиж буй улс орнуудын хувьд дэд бүтцийн салбараа хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт, капитал татах шаардлагатай. Олон улсын тэргуулах санхүүгийн институтууд дэд бүтц, барилгын салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт олгосоор ирсэн. Жишээлбэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргийн босголт хөгжлийн банкыг дурдж болно. Гэвч эдгээр байгууллагууд хөгжиж байгаа улс орнуудын капиталын эрэлт хэрэгцээг хангах тал дээр учир дутагдaltaй байдаг юм. Аз ТВ-ийн улс орнуудын дэд бүтцийн салбарт жилдээ дор хаяж 800 тэрбум $, шаардлагатай. 68% нь шинээр дэд бүтцэд барих, 32% нь одоо байгаа дэд бүтцийг сэргийн засварлахад зориулагдана. Азийн хөгжлийн банкны тооцоолсноор 2010-аас 2020 онд Аз намхан далайн бүс нутгийн улс орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд $8 их $, шаардлагатай болно. Дэлхийн банк 60 хүртэлх тэрбум $, зээл олох боломжтой. Азийн хөгжлийн банкны зээлийн хэмжээч хязгаарлагдмал юм. I think the truth is this. Нэгдүгээрт Азийн дэд бүтэц үнэхээр сул хөгжсөн гэдэг нь үнэ. Зүүн өмнөд Аз, Төв Аз, Баруун Азийн улс орнуудад дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгцээ байна. Хоёрдугаарт Дэлхийн банк болон бүс нутгийн хөгжлийн банкнуудаас олгож буй нийгмийн капиталын хэмжээ хүрэлцэхгүй байна. Бодит байдал ийм учраас хөгжиж байгаа улс орнууд усан нэмэгдэж байгаа зах зээлтэй улсууд өөр шийдэл олох шаардлагатай юм. Форталеза бол Бразилийн зүүн хойд нутагт орших бомб хот юм. Далайн хэрэгт байрлах энэ гайхамшигтай хотод Форталезагийн тунхаглал хэмээх түүхэн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 2014 оны 7 дугаар сарын 15-нд BRICS бүлгийн удирдагч нар BRICS-ийн шинэ хөгжлийн банк байгуулсныг зарласан юм. Тус банк нь өсөн нэмэгдэж байгаа болон хөгжиж байгаа улс орнуудын дэд бүтцийн салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Шинэ хөгжлийн банкыг 100 тэрбум $, нөөцтэйгээр байгуулжээ. 41 тэрбум $-ыг нь Хятад гаргах бол Оросын холбооны улс, Бразил, энэтхэх тус бүр 18 тэрбум $, харин Өмнөд Африк 5 тэрбумыг гаргана. Шинээр байгуулагдсан олон талт зээлийн институт нь дэлхийн санхүүгийн засаглалын бүтцэд гарсан доголдлыг нь засах практик оролдлого юм.
Нэг бүс нэг зам төсөл нь Хятадын дэд бүтцийг дэмжснээр Тажикстан, Энэтхэг, Пакистан зэрэг бүс нутгийн бусад улс орнуудад туслах санаа юм. Дэд бүтцийн хүндэслүүдийг хэрэгжүүлснээр гадаад дахь Хятадын экспортыг нэмэгдүүлж дэлхийн улс орнуудаас Хятад руу импортлох бүтээгдэхүүнч нэмэгдэх ач холбогдолтой. Эдүгэ Хятад улс нь санхүү капиталын зах зээлийн чухал тоглогч болжээ. 2014 онд Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ анх удаа 100 тэрбум $, төрсөн нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээтэй тэнцэх болов. Гадаад улс орнууд болон компаниуд дахь Хятадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ $660 тэрбум давлаа. Энэ үзүүлэлтээр Хятад улс 2 жил дараалан дэлхийд 3 дугаар байранд жагслаа. Энэ нь дэлхийн эдийн засаг дахь Хятадын байр суурь өөрөг оролцоо өөрчлөгдсөн гэдгийг илтгэхэд зогсохгүй. Хятад улс өөрийн хөгжлийг бусад улс орнуудтай уялдуулахыг зорддог гэдгийг харуулж байгаа юм. Хятад улс гадаадаас хөрөнгө оруулалт татдаг улс байлаа. Үнэн дээр гадаадын шууд хөрөнгө оруулалт бол урт удаан хугацааны туршид Хятадын хөгжлийн чухал загвар байв. Харин эдүгэ Хятад улс дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулагчтай нэг болжээ. Хятад улсын хөрш зэрэгэлдээ бүс нутгийн улс орнуудаа чиглэсэн бодлогоч маш ухаалаг, үр ашигтай бодлого юм. Учир нь улс орнууд хөрш зэрэгэлдээ улсынхаа хөгжлөөс үр ашиг хүртдэг. Хятад улс нь Азийн улс орнуудын хоорондын харилцаа хамтын ажиллагааг урамшуулахын тулд санхүүгийн хүчин чадлаараа шууд дэмжлэг үзүүлж байна. 2014 оны 11-р сарын 8-нд Бээжин хотод харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээ нэртэй уулзалт боллоо. Ерөнхийлөгч Ши Жинпинг хурлын төглөөлөгчдөд хэлсэн үгэндээ санхүүгийн хэлхээ холбоог сайжруулахад зориулан торгоны зам санд $40 тэрбум зарцуулна гэж мэдгдсэн юм. Энэ хүрээнд бүс ба зам санаачилгад нэгдсэн улс орнуудын хоорондын аж үйлдвэрийн болон санхүүгийн харилцаа, дэд бүтэц, барилга нөөцийг ашиглах зэрэг чиглэлээр хөрөнгө оруулна. Жилам гол Пакистаны хойд нутгаар дамжин урсдаг. Торгоны зам сангийн хөрөнгөөр Жилам гол дээр каротын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх гэж байна. Каротын цахилгаан станц нь $165 тэрбум өртгөөр баригдах бөгөөд Пакистаны 5 дахь том усан цахилгаан станц болох юм. Энэ төсөл нь Пакистан улсын цахилгаан эрчим хүчний хомсдлыг шийдвэрлэхэд туслахаас гадна 2000 гаруй ажлын байр бий болох оруулжээ. Каротын усан цахилгаан станц нь эдийн засаг, нийгмийн аж холбогдлын хувьд торгоны зам сангийн хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт гэж тооцогдож байна. Төслийн хөрөнгө оруулалт нь хувь эзэмших болон зээл олгох хэлбэрээр хэрэгжинэ. Торгоны зам сан болон Хятадын экспорт импортын банкны тэргүүлсэн консорциум уг төслийг санхүүжүүлнэ. Хөрөнгө оруулалт бол санхүүгийн нөөц болон хүчин чадлыг хамгийн үр ашигтайгаар хослуулахыг хэлнэ гэж боддог. Бид олон улсын санхүүгийн институттай хамтын ажиллагаа улам бэхжүүлэхийн хамт бусад арилжааны банкудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж бодлогод суурилсан санхүүгийн институт гэдгээ харуулж чадаж байна. Торгоны зам сан дунд болон урт хугацааны төслүүдэд хөрөнгө оруулахдаа хувь эзэмших болон зээл олгох зэрэг санхүүжүүлэх төрөл бүрийн хэлбэрийг ашиглаж байна. Торгоны зам сангийн анхны хөрөнгө оруулалт болох каротын усан цахилгаан станц нь тус сангийн дунд болон урт хугацааны хөгжлийн стратегийн давуу талыг илтгэн харуулж байна. Бид аливаа төслийг сонгож хөрөнгө оруулахдаа тухайн улс орны хөгжлийн стратегтэй уялдуулахыг зорддог. Жишээ нь Пакистан улсад эрчим хүчний хомсдол маш тулгымцсан асуудал. Тиймээс бид усан цахилгаан станцын төслийг дэмжсэн. Энэ төсөл эрчим хүчний хомсдлыг шийдвэрлэхэд туслана. Үүнээс гадна төслийн эдийн засгийн хэрэгжилт, нийгмийн ашиг тусыг харуулцах ёстой. Манай компани тухай хуулийн дагуу аль бие усаар бүртгүүлсэн аж ахуй нэгж. Тийм ч учраас бид зах зээлийн зарчим болон олон улсын мэргэжлийн стандартын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Манай компани буйны байгууллага биш учраас хөрөнгө оруулалтынхаа боломжит үр дүнгч тооцох ёстой.
Хэдий тийм боловч дэд бүтцийн маш том төслүүдэд хөрөнгө оруулалт шаардлагатайгаа учраас бид санхүүгийн нэмэлт их усвар хайх хэрэгтэй. Аз ТV-ийн улс орнуудын дэд бүтцийн салбарт асар их хөрөнгө оруулах хэрэгцээ байгаа учраас бид стратегийн төлөвлөгөөгөө үүнтэй уялдуулж боловсруулсан. Ерөнхийлөгч Ши Жинпинг 2013 оны 10 дугаар сард энэтхэгт айлчлахдаа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хэмээх шинэ санаачилгаа танилцуулсан юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь засгийн газар хоорондын санхүүгийн хөгжлийн институт бөгөөд Аз ТV-ийн улс орнуудын эдийн засгийн интеграц, бүс нутгийн харилцааг бэхжүүлэхийн тулд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах зорилготой. Дэлхийн банк Азийн хөгжлийн банкны аль аль нь ажиллаа хийж байна. Эдгээр банкуд хөрөнгө оруулалтын төслийн үзэл санаагаа улам өргөжүүлж байна. Гэхдээ энэ нь хангалттай биш ээ. Хятад улс дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах санаачлага дэвшүүлсэн нь маш зөв санаа юм а. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах саналыг улс орнууд таатай хүлээж авсан юм. 2014 оны 10 дугаар сард Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулагч 22 гишүүн улс харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүсгэн байгуулагчдын тоонд Хятад, Энэтхэг, Казахстан, Малайз, Монгол, Вьетнам багтсан юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг сонирхох нь улам нэмэгдэж 2015 оны 3 дугаар сарын 12-нд Их Британи улс тус банкнд гишүүнээр элсэг өргөдлөө өгснөөр барууны том улсуудаас анхдагч нь болсон юм. Их Британи дараа Франц, Итали, Герман улс тус банкнд элсэг өргөдлөө өгчээ. Эцэс нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнд 5 ТV-ийн 57 улс үүсгэн байгуулагч гишүүнээр элсжээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдахыг хүн болон хүлээж байна. Учир нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк санхүүгийн эрэлт хэрэгцээг шийдвэрлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж чадна. 2016 оны 1-р сарын 16-нд 800 гаруй хоног үргэлжилсэн бэлтгэл ажлын үр дүнд Бээжин хотод Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк албан ёсоор байгуулагдлаа. Тус банк нь Хятадын санаачилгын үр дүнд байгуулагдсан дэлхийн анхны олон талт санхүүгийн институт боллоо. Ерөнхийлөгч Ши Жинпинг нээлтийн ёслолд үг хэлсэн юм. Тэрээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачлага нь үнэхээр бүтээлч үйлдэл байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр Хятад улс олон улсад хүлээсэн үүрэг хариуцлага хэрэгжүүлэх, олон улсын эдийн засгийн өнөөгийн системийг сайжруулах, олон улсын худалдааг дэмжихэд шинэ банк туслана гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн үүсгэн байгуулагч гишүүн улс орнуудад харилцан ашигтай, үр дүнтэй институт болно гэдгийг ч онцолсон юм. Хятадын банкир Жин Личун Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны анхны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Манай банк Азийн улс орнуудад хөрөнгө оруулаад эхэлсэн. Нээлттэй хийснээс хойш 6 сарын дотор 4 төслийг дэмжиж хөрөнгө оруулахар боллоо. Эдгээр төслүүд манай банкны Азийн гишүүн улс орнуудын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ онд илүү олон төслийг санхүүжүүлэх болно. Манай гишүүд зөвхөн Азийн улс орнууд биш ээ. Африк твээс ч манай банкнд гишүүнээр илсэн. Латин Америк, Төв болон Зүүн Европоос гишүүнээр илсэн. Хэрвээ эдгээр бусад твийн улс орнууд дахь дэд бүтцийн төслүүд Азийн эдийн засгийн хөгжлийг хувь нэмрээ оруулна гэж үзвэл эдгээр улс орнуудад ч зээл олгох болно. Тийм учраас манай банк бол зөвхөн Азид зориулсан бүс нутгийн банк биш, дэлхийн хэмжээний банк юм а. Торгоны замсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь дэлхийн хэмжээний санхүүгийн платформ учраас дэлхийн улс орнуудын өмнө нээлттэй юм.
Улс орнуудын хоорондын харилцаа холбоо улам өргөжхийн хэрээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон бусад олон улсын санхүүгийн институтууд өөрсдийн хүч боломжоо ашиглан харьцсан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлагад тулгуурлан хүчтэй удирдлагатай байх дэлхийн хэмжээний институт байгуулж чадсан гэдгийг бид нүдээр үзлээ. Үнэхээр нүрэх ажил амжуулжээ. Энэ бол тун сайн зүйл юм. Санхүүгийн байгууллагууд хоорондоо сүргэлдэх шаардлагагүй. Бид хамтран ажиллаж, дэлхийд дахны өмнө тулгамдж буй бодит асуудлуудыг шийдвэрлэхэд туслах ёстой. Бид тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нөөц боломжоо хамтран ашиглах ёстой. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулсан эхний 4 төсөл Бангладеш, Индонез, Пакистан, Тажикистан улсад байрладаг. $100 тэрбум $1 нөөцтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь зөвхөн бэлэн мөнгөний сан биш юм. Үнэн дээр тус банк нь барилгын салбар дахь асар их хөрөнгө оруулалтыг зохицуулж байгаа байгууллага юм. Тус банкны тусламжтайгаар л асар их хөрөнгө оруулалт шаарддаг аврах том дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж байна. Зөвхөн шин дэд бүтц барьж ашиглалтанд оруулах тухай биш ээ. Санхүүгийн механизм гэдэг утгаараа үнэхээр дэвшил гаргаж чадлаа. Хэдэн 10 жилийн турш сая хүний амьдралд нөлөөлөх том өөрчлөлтийн төлөө мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж болдгийг харуулж байна. Олон жилийн туршид дэлхийн санхүүгийн засаглалын бүтэц, дэлхийн санхүүгийн систем дэх монопол байр суурьтай холбоотойгоор хөгжиж байгаа эдийн засагтай улс орнууд хангалттай санхүүжилт авч чаддаггүй байсан. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь бүгдэд нээлттэй, бүгдэд хамаатай шинэ платформ болохын хувьд өсөн нэмэгдэж байгаа зах зээл, хөгжиж байгаа улс орнуудыг дэлхийн санхүүгийн асуудлаар дуу хоолойгоо илэрхийлэх боломж олгож байна. Үр дүнд шударга, тэгш, дэг журам бүгдийн оролцоо хангасан олон улсын банк санхүүгийн шин систем бий болох учиртай юм. Өнөөдөр Дэлхийн банк олон улсын валютын сангийн засаглалын механизм нь өсөн нэмэгдэж буй зах зээлтэй улс орнуудад тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Тэр утгаараа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь өсөн нэмэгдэж буй зах зээлийн дуу хоолой оролцоог хангаж чадах засаглалын бүтцтэй санхүүгийн институт байгуулах чиглэлд хийсэн зөв алхам гэж үзэж байна. Дэлхийн санхүүгийн бүтцийг сайжруулахад хувь нэмрээ оруулж чадах илүү тэнцвэртэй хандлага гэж үзэж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь засгийн газар хоорондын олон талт хөрөнгө оруулалтын институт болохын хувьд Азийн улс орнуудын эдийн засгийн нягтрал, эрхээ холбоог дэмжих чиглэлээр дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулна. Энэ ч утгаараа бүс ба зам санаачлагын гол зорилго болох бүх талын хөгжлийг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь санхүүгийн хомсдлыг шийдвэрлэж дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг дэмжснээрээ Аз дэд өөдрөг гэрэлт ирээдүйд амлаж чадж байна. Шанхай, Чэнду, Шэньчжэний 12 настай сурагч нар торгоны зам тэдний ирээдүйд зориулагдсан гэж итгэлтэйгээр хэлж байна. Учир нь тэднийг 30 нас хүрэх үед соёл, эдийн засгийн хөгжилтэй уялдсан дэд үтц баригдсан байх болно. Одоогийн хүүхдүүд ирээдүйд энэ төслүүдийн оролцогч нар болно. Тийм учраас энэ төсөл бол дэлхийн хэмжээнийх юм аа. Cette cause-là, il faut qu'elle soit internationale. Бүс ба зам санаачлагын үр дүнд ирээдүйн хэлхийн холбоог бэхжүүлэх чиглэлээр бодиттой алхмууд хийж чадсан гэдгийг хоргоны замсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны жишээ дэлхийн нийтэд харуулж чадлаа.